одоо Италийн тамирчин Жорж Петросян гарч ирлээ. За нөгөө одоо жигүүрээс энд их хоёр одоо агуу одоо тамирч хоорондоо таарсан. Энэ бол одоо Тайландын тамирчин Пука Пор Прамук. За үзэгч та бүхэн Пука гарч ийн 1982 онд Тайланд улсад төрсөн 174 см 70 кг жинтэй. За энэ Макс 2004-2006 оны K1 Макс-ийн дэлхийн аваргын тамирчин. За түүний өрсөлдөгч Голланд улсын тамирчин Анди Сава. За Анди Сава 1982 оны 11 дугаар сарын 9-нд Голланд улсад төрсэн. 2005-2007 оны одоо энэ K1 Макс-ийн аварга ийм тамирчид өөрөөр хэлбэл энэ одоо K1 Макс маань 2003 оноос хойш одоо эхлэхэд одоо 2-2 төрүүлсэн тамирчид байдаг. За энэ бол энэ Тайландын тамирчин Пука, за Голландын тамирчин Анди Сава хоёр. Өөрөөр хоёр одоо 2-2 удаагийн аваргууд байгаа. За энэ дээр их сонирхолтой одоо мэдээж болох бах. За энэ хоёр ихт таарж байна. Одоо хаг шигшээ тулаанд одоо хоорондоо таарж байна. За энэ суглаа гэдэг юм уу энийг одоо нийт одоо энэ хөгжөөнд дэмжигчтэй одоо саналаа авахаас гадна энэ одоо K1-аас мэрэгжлийн зөвлөл гэж байгаа. За энэ одоо мэрэгжлийн зөвлөл одоо энэ суглааг одоо цаанаас зохион байгуулж ингэж гаргадаг байгаа. За энэ удаа бол нэлээд суглаануудыг хатуу одоо таарах энэ төлөвлөгөөтэйгээс эхнээсээ л энэ дагууыг одоо хаг шигшээд энэ Тайландын тамирчин Пука, Анди Сава нэр одоо хоорондоо таарлаа. За Голландын тамирчин Анди Сава улаан булангаас тулж байгаа бол за Тайландын тамирчин Пука хөх булангаас одоо өрсөлдөж байна. За Пука шахаад Анди Сава хамгаалаад ингэ явж байна. За энэ тулааныг бас Японы одоо K1 Max-аас 2 удаагийн аварга Масато одоо тайлбарлаж байгаа сая одоо дэлгэцэнд харууллаа. Энэ айл нь одоо туршлагатай. За Пука энэ K1 гэдэг энэ одоо төрөлдөө нийт 29 тулдсан байдаг. 29 бол ер нь хамгийн олон тулдсан тоонд орно. Ерөөсөө энэ K1 анх одоо зохион байгуулалтаас нь эхэлж байна. Тайландын тамирчин маань оролцсон байдаг. За Анди Сава адилхан одоо энэ K1-д 24 тулалдсан. Арга туршлагатай ийм тамирчин. За Тайландын тамирчин 2004-2006 онд төрүүлж исэн бол Голландын тамирчин маань 2005-2007 онд одоо энэ K1 Max гэж энэ тэмцээний аваргууд болж ирсэн. За аль нь хоёулаа одоо кикбокс стилээр анханасаа хичээлэг гарч ирсэн. За Тайландын тамирчин бол яхаарахгүй үндэсний спорт мутаан одоо шилдэг энэ тамирчин. За өөрийн одоо оронд байдаг Люмпини, Ража Дамион гэдэг энэ том цэмэлт хөрөглүүд ялт байгуулж ирсэнс гадна Тайланд улсад зохиогддог нэр хүндтэй тэмцээн болох Toyota Motor Marathon гэж энэ тэмцээний аварга. Монголын одоо тамирчин хоёр ч одоо тамирчинтай тоглосон байдгийн Пука 2005 онд одоо наран тонгуулга одоо Монголын тамирчингаас хожиж хагас гişэд үлдсэн бол за 2007 онд бас Монголын тамирчин амар баясгалан хожиж одоо энэ хагас гişэд үлдсэн байдгийн. За энэ одоо Монголын хоёр тамирчин бол энэ одоо аваргатай хоёулаа одоо энэ нэг удаа таарч одоо тулдж ирсэн энэ төвхтэй. За Анди Савагийн хувьд шут боксинг гэж бас стил бий. За энэ кикбоксоос ялгагдах одоо ялгаатай үйл гараар өсөлтгөөс гаднаас өвчиж боож болдог ийм төрөл байгаа. За энэ шут боксынхон S-Cup гэж одоо зохиогддог болсон 2002 оноос. За энэнийхээ 2002-2004 оны аварга байгаа. Ийм одоо арга туршлагатай одоо дэлхийд одоо танигдсан ийм одоо тамирчтай. За эндээс аль нь бол одоо холын зайд тулааныг өргөжлүүлж ингээд хинээс ямар тулаан ямар одоо довтлогоо ирэх үү гэдгийг ер нь маш их мэдэрч ингээд тулдж байгаа. За ингээд нэгдүгээр нэлээд энэ тэмцүү үйлээд энэ дээр нэг оноо алдахгүй дандаа л хамгаалтан дээр тулаанууд яваад байна. Дандаа хаалтанд орсон байна. Арга туршлагатай хүмүүс болохоор энэ бол барьж байгаа төшөлж байгаа юм бас дөрвийн босолын Пука хийж байна. Тайландын яг стил нутаа стил бол ер нь тийм харгас юм ширүүн стил ойртоод одоо барьж ав шидэж болдог. Зуурж барьж байгаа цохиж өшгөлж болдог.
ийм харигсдаг стилтэй. Энэ стилийн юугаар Букаосон тулдах гэдэг зуурч ингэж хөлнөөс бол барьж болно гэж байна. Тэгтээ удаан биш. За гарнаас бол эзэж зуурч ингэж зөвхөн сая бол бас гараас зуурч. Данга 2 дугаар үе. Букаогийн доогоор илж байгаа хөлөө ишгэлтүүд бол тун одоо хүчтэй. Хүнд ирж байгаа. Бид талентын одоо бол одоо даваа чанар бол энэ доогуур одоо шилэх. Мессеж хийсэн. За энэ гараа эсрэг хөлөөр хийсэн. За энэ байж байгаа. Энэ үеэс яг талент стилийн үтсэн удаа тэр нэг байна. Үсэлч цаасан. Цаасан юм. Саяхт бол оноо хөхгүй л. Гэтэл одоо энэ үсэлдэгчийг бас хичээж ийдэг. За мөн шүүгчнэр ч бас үнэлгээ шүүгчнэрт үнэлгээ болж байна. За сая Энди Саугийн урдгарын гидсэн ихгүй. За энэ дээр ингээд утраад аваад манайхан одоо тэрч одоо шидэж болдог юм байна. Гэхдээ хөл орооцолдож болохгүй гэж байгаа. Өвдөгөөрөө тэгэлдүүд тогтворч идэх болох гэсэн. Хөл мэх хийх. And the best part is we're halfway through the second round and he is not taking considerable punishment. Нэг-нэгэнтэй боломж байна. Нэг-нэгнийхээ тоглолт дарга байрал бүх зүйлийг одоо нарийн одоо мэдчихэж байгаа учраас гоё одоо галгасан дээр гарахгүй байна. Алээс мэдчихэж байгаа учраас нэг-нэгэндээ боломж олдохгүй байна. Боломж гаргах юм бол аюултай л да. Хин нэг нь алдаа гаргахад одоо тэр алдаан дээр одоо ажиллаж хүнд байдалд орох юм боломжтой байдаг. Тэгэхээр бол энэ одоо өндөр зэрэглэлийн тэмцээнд алдаа гаргах. Энэ мэргэжлийн кикбоксийн тэмцээн бол дэлхийд их олон болж л доо. Дэлхийн мэргэжлийн кикбоксing хэд хэдэн холбоогийн өөрөөсөө холбооны аврагыг шалгаруулдаг байнга л одоо тэмцээрлээ зохиолдог. Дээр нь Мутан мэргэжлийн Мутан хэд хэдэн холбоогийн сул одоо аврагуудад тодорхойлж байгаа. Тэр дотроос нь K1-ы онцлог бол одоо дээд ангиллын гэж болно. Одоо энэ дэд хүртдэг шагнал урамшуулал за энийг одоо сурталчилдаг одоо өндөр таймд сурталчилгаа асар өндөр хэмжээнд өндөр үнээр бичиж учраас and when he does come in, he clinches, throws some knees, in there somewhere, he slips a hook and a punch. I mean, this is Buakaw's fight. He's fighting a perfect fight, completely offsetting Andy Sauer. Sauer has no answer for him. He doesn't know what to do. He doesn't know if he can come, he can go, he can stay. What is it that he's going to do? Look at the beautiful front kick to the face there by Buakaw, and he hooks him. I think one of the things Andy can do, and I'm not telling him what he should do, but he should start attacking Buakaw's legs. Has a second life now. Тэгээд талентууд бол ерөөсөө л хар багасаа л ерөөсөө нийслэлийн одоо дүрмээр хатуу ширүүн олон одоо тулааны хийж ингэж гарч ирдэг юм одоо тамирчид. Энэ ч утгаараа энэ Тайландын Мутай гэж ямар спорт Мутан тамирчид хин бэ гэдгийг K1-д бол Бука, Брамук бол үзүүлж чадсан. Тэр бол 2004-2006 онд одоо 2 удаа одоо энэ дээд ангиллын мэргэжлийн дээд ангиллын халз төлөв. Одоо 3-р 4-р төрөлхөд бол нэг дайгаад тамирчин биш. Бука бол 1982 оны 5 сарын 8-нд хойд Тайландд төрсөн. Ийм тамирчин метр 74 см 70 кг жинтэй. За Энди Сауа бол ялангуяа өндөр эдийн Энди Сауа бол метр 78 см. Good high check from Sauer, but he hits the front kick. Smack bang to the guts. Энди Сауа мэдээтэй маш амжилттай. Buakaw going to try and dump him again here. No referee moves in. 2 minutes remaining. An even round still. Side thigh. Oh, nice right hand from Buakaw. Tags him on the nose. Энди Сауа шахаад нэлээ итэх. This is much better from Энди Сауа. Yes, I mean now this round could be a draw, which is a problem because they need to make a decision. But this round is pretty tit for tat, pretty even back and forth. За тэгээд өвдөлж болоод тэр талентуудын дархам ихтэй тэгээд нэг талентуудаас илүү өвдөглөх ямарчуд бол ховор. He's got to get some mustard. Takes another inside thigh kick. Goes to the rib cage on the right side of the carcass and again is Buakaw. Switch hitting off the lead leg, now goes off the back leg. Yeah, in this fashion, I think Andy's going to win because now they're fighting Andy Sauer's fight. Exactly. See Buakaw being backed up here. Sauer, beautiful, dipping left hand to the liver. Puts the knee guard on, does Buakaw. Andy Sauer winning this round still. Okay, now Petrosian is laughing. Double jab, right hand from Buakaw, hooks him.
Одоо энэ дээр л одоо хин оноо авч хин хоцсон. Тэр нь одоо ястыг мөртөргүүлнэ. Тэгээ миний яж байгаа Анди Сав хитгэвтэй байна. За доод одоо by the fact he's the more aggressive and by the fact that he's putting Buakaw consistently on the back pedal here in this extension round. Most definitely. I mean, this round so far is одоо энэ